Батын Нямагийн зохиол 17-ийн 35 дугаар хэсэг. Арандал хашир хүний харцаар нөхрөө сэмхэн ажиглаж, "Чи ч мөн лут ойтой ирием да. Бурхан хүмүүст ой ухаан юун ч олон янзаар заяадаг юм битэ. Зарим нь ийм их цэцэн цэлмэг байхад, зарим нь усан тэнэг байдаг биш үү? Энэ юундэн тэр сайн буян гэгчийн 10-аад жилийн өмнө ярьсан бүхнийг үггэлгүй хэлж байх шиг байна. Бусдын ярьсныг зөвхөн чэйжлэх төдийгүй бүр тунгааж үзэх чадaltaй хүй юм" гэж бодоод, "Чи нэнгхэд бичиж ном уншдаг билүү?" гэж асуужээ. Юундэн, "Би хар багасаа шилбүр уурга барьсан болохоос биш, биер цаас барьж үзээгүй хүн" гэв. Нөхөртөө өгсөн энэ үнэлэлт бишрэл бахархал хашир Арандалын сэтгэлд далдын халдлага төгшүр төрүүлжээ. Ийм сэргэлэн хүн хүчхөлсөө бусдад завшуулна ч гэж байхгүй дээ. 30 тарваг, 3 тарваг хоёрын зөрөөг хайхрахгүй өнгөрнө гэдэг ч хол доо. Намайг юунд зүгээр тэжээх вүлээ? Би ямар ураг төрлөн биш, багын анд нөхөр үйтэн чацуутнан чи биш, урд өмнө тус хүргэж явсан чи биш. Гэтэл яагаад ол залбрынхон зөрөөний тухай ганц ч үг зохиолохгүй яаж байгаа юм бол? Миний эхэлж амнэхийг хүлээж байгаа юм болов уу? Гэх мэтэр эргэцүүлж цээжиндээ бүлэгтээсээр байлаа. Дими гайхахта бууга орхиод хутга барьж нүх сахидаг ажлаа тарваг өвчдөг ажлаар сольж үзжээ. Тэглээгээд бас л ашиг гарсангүй. Бүрч бүтэлгүй юм болж нэг тарваг бараг хагас өдөр ноолон 5 хурууныхан өндгөл баахан өвчөөд өнгөрчээ. Сүүлдээ аргагүй эрхэн дам нээж, "За юундэн минь, би чамд ангийн хань болж чадахгүй хүн байна. Гөрөөнд яваа улс нэгэн нөгөөдөө гай болох шиг адгийн юм байхгүй. Энд хий дэмээ цаг алдаж сууснаас эртхэн харж өөр арга бодно байгаа." Гэхдээ юундэн нөхрөө ихэд гайхан харж, "Та юу ярих чинь вэ? Олзоо чамлаж байгаа хэрэггүй? Бид хоёрыг хангаа дэлхий үүнээс илүүгээр яаж тэтгэх юм? Хэдхэн хоногийн дараа сансан хэрэг ангууцаач айдгүйгээ авдартаа хийх гэж байна шүү дээ. Гэртээ харж өөр арга бодно гинэ. Ямар арга болох юм?" гэв. Арандал толгоогоо ганхуулан сахлаан шувтраад, "Бэ, чиний авалсан анги чамлаж байгаа юм бишээ. Чи яах вэ? Сансандан хүрчил байна. Харин би юу ч гээхвдээ. Буу үүрсэн манууха чамд гай болно уу гэхээс тус хүргсэн юм алга. Хумсын төдөөж алга. Нэг нь өдөрт 30 аристай болж байхад нөгөө нь 3 аристай байна гэдэг чинь тус уу тотгороо" гэж гөврөв. "Тарвагны гөрөө таны сураагүй ажил гэдгийг би мэднэ. Та бууныхаа амыг хандгааруул чиглүүлж байсан байх. Хандгай чинь хаддуул шиг бараатай бас нөхрөө шургаад орчихгүй шүү дээ. Би тус тэм гордож таныг дагуулаагүй. Тантай ганцхан хуваах гэж дагуулсан юм. Шинэ нутагт ирээд эдээшэд тасаагүй. Хүн амтан танихгүй. Бас надтай адилхан ядуу болохоор ч дагуулсан юм. Тарваг гэдэг чинь шинэ анчинд амархан баригдах тийм маанаг амтан биш ээ. Тун соргог орон гэж мэд. Ангөрөнд надтай энэ зэрэгцэх гэж дими бүү бод. Цуутай тарвагчин юундэнд та хэзээж хавдахгүй. Харин бид хоёр олсон олзоо тэв тэгшгэн хуваана. Тэгж бодоод л байж бай." Залуу эрийн энэ шулуун үг Арандалын амыг нэг мөсөн таглаж, сэтгэлийн ч нэг мөсөн амраа. Анивч хотдын доор бяцхан түүдгийн дэргэд хоёр анчин бас л сууж юндэн яриагаан үргэлжлүүлв. "Бээжин хотод иймэрхүү юм үдсэн хүн дээ. Тэндээс мордохын өмнө сайн буянгаа бид гуравт 5 янчаан өг.
Тэр нь 1000 гаруй мод газарт адуу туусны маань хөлс байжээ. Бид нэг дэлгүүрт орж Евэн, нар хамб, нанжин чавга мэтийн амттай чихэр бов нэг шил арх аваад Лёвхтынхоос мордсон юм. Буцах замдаа гэртээ хурдхан хүргэсэн. Чихэр бовоо 10 настай дүү ээж 2 тон өгч ганжуу дарсаа аавдаа амсуулан тэднийг баярлуулгасан гэхээс би тэсгэлгүй яарч авлаа. Барагдашгүй цөл өвс халиурсан шар тал ард хоцорсоор бид Монголынхан газар шороон дээр хөл тавьж хэдэн хоногийн дараа хошуу нутгийнхаа захад орж ирлээ. Сайн буян цэнд зайсангийнх руу явж гончиг ширнэн 2 чиг гэргэрийнхээ зүг чиглэн бид зам салцгаалаа. Манайх тэгэхэд сайрын тохойгоос зүүн урдуур мангартын зохионы өвөрт намарчдаг байсан юм. Цэлмэг сайхан өглөө улаан чулуутын даваагаар давж төрс нутгийнхаа барааг харлаа. Уудам хөндөй цэнхэртэж танил болсон дов толгод жижигхэн бүрд тэмээний дүрсдэх хайсын хад нүдний өмнө тодров. Харин өрхөөр нь цэнхэр утаа суунаглаж байдаг бор гэрмэн үзэгдсэнгүй. Хар нутаг дээр нэвсэж хөглөрсөн бараа юм харагдахад би морины хаамыг татаж гайхан ажиглав. Манайх энтэс нүүжчихжээ дээ. Тэгээд хаашаа нүүдэг вүлээ? Зарим юмаа орхиод явчихсан болов уу гэж бодлоо. Хэдийгээр миний сэтгэлд муу юм ороогүй ч гэсэн зүрх минь муу совингоор шимшрэн зохилов. Давааруудын гэрийнхэн буйрны зүг морой гуйданд цогуулж эхэлтэл зүүн талаас нэг хүн амтан давхиж ирлээ. Дөтлөх үед нь овор том бие жилээс жилд хаварчин амарчин өмсдөг хөх хэлгэн дээл бүдүүн алга моройр нь түүнийг данзан дархан гэж танилаа. Нутгийн ах миний дэргэд тулж ирэхдээ надад ямар нэгэн гим хийчихсэн мэт хулган дальдчиж нүрэн буруулах шиг болов. Сайн явж ирвүү гэж хоолоогоо чичиргнүүлэн сонсогдох төдий асуугаад тэртээ хойн шаргалтан буй манай намаржаа руу ташуураараа зааж минь тэшэн зүглэж болохгүй. Тэнд өвчин гарсан. Их зоолгүй юм болсон. Тэнгэр минь аимшигтай. Юу ч гээхэвдэ. Цагаан бурхан өвчин гарсан. Танаахан байхгүй. Минь сэтгэлэн барь, чанга барь. Манайд оч гэж хэлв. Тэр өвгөн өөр юм хэлсэн эсхийг би ер сандгүй юм. Өөрөө яаснаач мэддэггүй. Миний ухаан дэн дум болж доторх харанхуйлаад нүд бүрэлзэж чих шуугах шиг эл болсон. Данзунгай миний цул буурыг авч морийг минь хөтлөн намайг гэртэн аваачжээ. Биднийг аянд мордоод удаагүй байхад тэр аимшигт өвчин манайханд тулсан байж. Орой цээр чанга тавигдаж бас манайхан руу зүглэх бүх зүрхтэй хүн байгаагүй болохоор миний аав, ээж, дүү гурав гадны ямар ч асрамж совлол үзэлгүйгээр бор гертэн өнгөрцгөөч. Бид хоёрын нэг суур болгон хариулж байсан цэнд зайсангийн 7 азар гадууг хүмүүс бэлчээрээс нь хөөж өөр газар аваачсан гинмэлээ. Тэгтээ тэр улс эсрэг талаас салхитай өдрийг тааруулан ирж аманда улаан чинжүү зууж майн тарин уншин морныхоо хурдаар давхилдаж адууг бэлчээрээс нь их л түргэн гаргасан юм байх. Харин муу бор гэр минь бороонд ялцран салхинд дэрвсээр байгаад нэг хүчтэй аадрын үед нурж дотор нь хэвдэж байсан эзтэй хучжээ. Гаднаа байсан хэдэн үхэр аргамжааны морь жухам яасныг бүү мэд. Хажуугийнхан ам жалгаар бэлчиж яваад чонон тэтүүлсэн байж ч магадгүй. Мангартын энгэр эцэнээсэн чон элбэгтэй газар байсан юм. Харин гав ганцаархнан үлдсэн том шар нохоо маань гэрээсээ ир холдоогүй гэсэн. Гаслан уйлах дуун өглөө үчийн нам гүмээр хаа хол сонсогдож байснаа чимээ тасарсан гэлцэн. Би гэрийнхээ буйран дээр очиж
тэр гурвыгаа нутаглуулгасан гэж байдаг чадлаараа зүтгэв. Бэдэхэд өвчин халдахгүй гэж огтхон ч айхгүй байсан юм. Харин тэр өвчнөд нь өртөөд тэндэн үхэж тэр гуравтайгаа хамт Бурхны оронд очмоор санагдаж байлаа. Үнэн дээр надад амьд явах хүсэл байгаагүй. Гэвч ах зах улс намайг мөн л байдаг чадлаараа хориглож арай л баглаж хөлсөнгүй. Тэд ятгаж гуйж бас айлгаж сүрдүүлж байлаа. Данзунгаан чингэлэгтэй тэрэгний арал сандаалаад гэрээхэн бойрны зүг бүхэл өдөржингөө ширтдэг байв. Тэднийх очир сүх гэдэг хүүтэй Денсма гэдэг охинтой. Хүү надтай жацуу. Охин нь 2 дүү юм. Данзунгай хүү охин хоёроо намайг цагдан харгалзахч болгожээ. Тэд нь надаас хална гэж байхгүй. Ялангуяа очир сүх босоход минь босож, суухад минь сууж, яг л миний сүүдэр шиг дагдаг боллоо. Данзунгай Жамбуу гэлэн гэдэг ламд их уншлага уншуулж, зүүн хүрээнд цогтой гөнгөрөг хуруулан, талигач тийм нь хойчин буян уйлдэв. 2 шүтлэн үхэр, 1 морой өргөл барьцанд өгсөн байх. Бүтэн жилийн турш барьсан тавьснаа мэдэхгүй эле бала болчиход явсан юм. Гэвч уйлрах цагийн урсгалд гаслан зовлон элэгдэн нэмгэрч амьдрч явах хүсэл аяндаа сэргэж эхлэв. Данзунгай миний хувь заяа хойчин аж байдлын төлөө санаа тавьж, Дамчаа Зангих гэдэг нэлээд чинэлэг айлын баг охинтой намайг гэрлүүлэхээр тохирчээ. Гэтэл би Дамчаа Зангийн охинтой гэрлүүлэх хугацаа болзроос өмнө өөрийн охин Денсматаа суучихсан юм. Денсмад нэгэнтээ сэтгэл дасчихсан болохоор ингэж өрсөхөөс өөр арга надад байсангүй. Данзунгай яриа хэлэлцэн талаар болж, нутгийн тогтоо томоотой айлыг мэхэлсэндээ хэдий эвгүүрсэн ч гэлээ Денсма бит хоёрын ханилахад саад хийсэнгүй. Харин 4 хантай гэр төхөөрч хэр чинээгээрээ өмч таслан айл болгож гаргасан юм. Одоо би дүрсгүй 2 хүүтэй, саах хүнээ, унхунаатай айлын зэрэг айл болж хоод сууж байна. Денсма бит хоёрт хүсэж хүлээдэг нэг л юм бий. Бурхан Тэнгэр ганц охин заяагаас айл гэж залбирдаг юм да. Надад өөр юм хэрэггүй. Баяжчихсан гэж би өрдөөч боддоггүй. Бодлооч гэсэн ийм ядуу хүн яаж баяжчих вүлээ дээ. Баяжна гэвэл бусдыг хуурч мэхэлж хулгай хийх хэрэг гарна мэзтэй. Барлаг зарцын ажил ясаан гартал хийсэн ч хүн хөлжин бэлжин гэж байхгүй. Бор хоног өнгөрөөлөх хоолоо л олбол заяа. Манай Денсма сайн хүүхэн. Ганцхан хитрхи уян сэтгэлтэй. Хальтас хийвэл ус нь нүдэлчихдэг гэмтээдэ. Хоёран ангөрөөнөөс ганцх дөрөн олцтой буулаа. Бүх арьсаа царгийн 8-нд худалдах байхаа гэж арандал бодож явжээ. Гэтэл юундэн хангай дэлхийхэн буян харийн доншууруудад залгуул хаач болий доо. Үүнээс өмнө мундаш хүйл залгуулсандаг. Данжаадуудыг харахлаараа 2 нүдм нь хорсоод эхэлдэг юм. Ярдэл нэрэн тайжин өрөөсөн дугуй гэсэн үг. Өртөө газрын цаана ардын хоршоо байсаар байтал пүүс рүү зөвлөнч гэж ярихгүй дээ. Бүгдийг хоршоонд аваачиж тушаадаг хэрэгэ гэж ханхалзаад хамаг арьсаа чингэлэгтэй хийчихжээ. Хэдэн хоногийн дараа нөгөө арьсаа хөтөлгөө моринд тэгнээд хошууны төв давхиж орохдоо арандалыг цуг явъя гэж хэлсэнгүй. Харин тэндээс буцаж ирэхдээ хөршийнхтөө орж өөрснөө хоршоотой болно гэдэг сайхан юм аа. Таргууны арьсыг маань хятадууд шиг шилж ширвсэн ч үгүй. Тэд нар шиг бас үн буулгах гэж элдвэр оролцсон ч үгүй. Пүүсэнд тушаадаг ханшаар л авч орхисон. Одоо арьсаа янчаан болгож авсан хойно учирч бий дээ гэж хэлээд хэдэн мөсөн чихэр хугас цай ногоон дүнс мэтэг өгч ганцганагт нөхрийнхөө алган дээр ганц ч мөнгө тавилгүй гараад явчихжээ. Тэгэд тэр чихтэн таг болов. Арандалтай нэг ч уулзсангүй. Гэрээсээ өглөө мордоод орой бууж байгаа харагдана. Арандалч тэднийхээр оцсонгүй. Зан сайтад Денсмаач хөршийнхөөрön орсонгүй. Бүтэн сар өнгөрлөө. Хөндөд дагуу жаварсан гинэн
Хурхын гол захаараа зайрамгтаж горих болгоод тасхолдов. Одолгүй эхний цас орж хүйтнэрч улам чангарлаа. Арандал мангартын баруун аманд өвөлжөө төхөөрч буугаад хадсан өвснөхийн хагасыг гадаагаан татаж овоолов. Юндингийнх Арандалынхаас хагас өртөө газрын зайтай Ацын овоо гэд газарт хуучин өвөлжөөндөө буужээ. Ингэж холдсны улмаас хөршилж зутсан хоёр айлын харилцаа бүр тасарч бараагааж харалцгаан боллоо. Өвөл хаврыг яаж өнгөрүүлэх вүлээ? 6 амаа хэрхэн тэжээж онд оруулах уу гэсэн бодол Арандалыг дахин түгшүүлж сэтгэлийн мухарт атгах сэжиг төрүүлж эхлэв. Арандал гэрт гадаагүй санаашран дүнсийж юунтэй мэнчээ юу л болоод байна да. Намайгаан баярлуулан гомдов гэгч болгож байгаа юм биш үздэ. Хэмээн аманда үглэн. Үнэний сүү хоширч идэх юм хомсдох тутам тамжидын яншилт нэмэгдэн нөхрөө уламж бачимдуулж голыг харлуулна. Нэг өглөө мал бэлчгээс өмнө Арандал үхрийн хашааны үүдэнд очиж нуруугаа бүрэн зогсоод нөгөө чойсрон ноёны цэргийг олон хоног тэжээсний гайгаар нэмгэрч дундарчихсан буянга удаан ширтжээ. Өчүүхэн сүргийн түрүү сэлмэн эвэртэй ирээн бухан улаан нүдэ эргэлдүүлэн эзэн рүүгээ ууртаа хараад чи яах гээд байна? Миний сүрэгт гар хүрэх гээгүй. Би даасан сүргээсээ ганцыг хороолгохгүй шүү. Сайхан мэдэрээ гэж шүүхрэн хэлэх шиг санагджээ. Нарийнхан эвэртэй өндөр сэрвэтэй хүй салаг охин бяраунд Арандал харцаанд тусгаад яа игэхэв чамааг л хэрэглэх хэстэй өөр арга даан чалга гэж бодлоо. Гэтэл сүйтэй удмын тэр бярауны дөрвөн хөхн гунжин үнэний хөхнөөс ч том харагдаж Арандал шүүр салдан эргээд гэртэн оров. Нөгөө юунд чи яасан? Чамайг Бурхан бодсад башиг тэтгэж гийгүүлнэ гэсэн биш билүү? Насаараа л хүнд мэхлэгдэж чадуулж явах хамтын юм да чи. Ухаажих цаг чинь болоогүй юм байх та гэж тамжид нэг удаа хэлээ. Нөхрөөсөө арай л алга амссангүй чихээд үл эртэл зандруулжээ. Мангартын хөндөд 2 дахь цас лавсан унаж эхэлсэн өдөр Арандал гэрийнхээ мохор таанайл бодолд дарагдан царайгаа үүлт тэнгэр шиг барайлган суулаа. Юндин хүлээж зөхрөөд элдвэр таамаглан эргэлцгээч болж бүр санаа шулууд. Тэр намайг мэхэлж. Хамаараа шороо өмхтөл мэхэлж. Миний авалсан хэдхэн тарвганы арьсаар дутуугаа нөхөж дундаа дүүргэх нэ. Тэхийн тулд намайг анд дагуулж. Ичгүүргүй лойверчин. Хүний үнэргүй амтан. Тэр хэтэн арьсаар сүүлэн даахан болсон бүх тэр эрэг авна байх чи. Тэгээд тэр эргнийхээ сүүлэнд тагжирч үхээрэ гэж дотроо зүхэд суутал болцоохоо гаднаас гүйхэрэн ороод өвөө нөгөө юндан гуай чинь хүрээд ирсэн. 2 адуу хөдөлж нэг үхэр туугаад ирсэн гэж амьсгаатан хэлжээ. Арандал шөвгөр хатгуулсан юм шиг годхийн босоод орон дээрээс малгайгаа шүүрэн авч өөдрөө дагзаараа өн мөргөн гүйв. Юндэн хэлсэн аман дайзан болж 2 тарган байдас нэг суваа өмнө авчирчээ. Тэрээр Арандал руу зовнонгүй харж яаманд гэж өгөр баячууд үнэрхэж тунирхаад болох биш. Сэтгэлд тохирох юм олдохгүй ийш тийшээ давхсаар өөтдөө өнгөтэй мал ирж хайсаар байгаад хамаг цагаа алдчихсан. Тэгээгүй болж аль түрүүн ирэх байсан л да. Энэ 8 гэдэг чинь ёстой л хогийн ажил юм. Болдгсон бол энэ золгийн ажлаас холуур явах юмсан. Та нар намайг их хүлээв. Хүлээлгүй ч яах вэ? Хоол хүн сумуутайгаар хээчнэн ч олон хономдоо та нар минь. Мөн ч хэцүү байсан байх та. Бэ эцэг чинь төхөөрөлцөөд өгье гэж урд өмнө өр тавьчихсан юм уу? Тэжээж тэтгэх үүрэгтэй хүн шиг хэлжээ. Энхэн агшин хүртэл сайн нөхөртэй хар буруу санаж өнчин зүрхэн жөтөө сэжгээр оволзож байсан Арандалыг энэ бод сэтгэлд хүний цагаан цайлган харц ямар ч галд өлнөөс хүчтэй хайлам халуун элчээр соргижээ.
Минчээж улаасан арандал тэсэж ядахтаа ширвээ сахлаа чанга базаад шувтарч орхив. Энэ ичгүүр гутамшгийг өөрөөсөө бусад хүнд ч нялзах аргагүй болохоор сахалдаа ингэж хүч гаргажээ. Юндэн дэтгэж ядан хий давчицсаар байгаад үүцэ хадгалах сав зэхээгүй арандал 3 малын махыг 2 тэрэгэн дээрээ багтаж ядтал овоолж нохоотойгоо цуг манаж хоноод маргааш нь мангартын арын хэсэг төгөл рүү эртлэн мордов. Тэндээс мод зөөж жижигхэн пин санд минь барьлаа. Үүц хоолоо тэр пин дэнжихж зай завсрыг нь үхий нойтон баасаар шавж бор шувуу элс шорооноос хамгаалж битүүлээд хүнд модоор хаалгын тулахта цээжээ тэнийтэл амьсгалж бурхан минь одоо л нэг айдгүйгэн авдартан хийлээд гэж шивгэнэв. Тэр орой хар гэртээ хаан бор гэртээ богдгэгч болж хоймортой тухтай завлан тарвгачласнаа эргэж бодлоо. Хээрийн хоймортой задгайгал ширтэн юндэнгийн сонин яриаг сонсож суухад хорвоо ертөнц ямар ч их алга цоог юм бідэ. Бурхан Тэнгэр энэ хүнд юунч хурц ой ухаан заяасан бідэ гэж бодож байсан бол одоо Бурхан Тэнгэр энэ хүнд мөнж сайхан өглөгч сэтгэл заяачдэ гэж бодов. Ганц юндэн биш. Монгол орон бүхэлдээ өглөг буйны эзэн юм шиг санагдлаа. Уусны загас талын тарваг хоёр нь л эдин түмэн хүнийг тэжээж чадах болол та. Шоргоолж шиг олон зурм шиг жижигхэн тарвганы алга дарам арьсэл цул мөнгө болдог байна шүү дээ. 40 хоног тарваг гөрөөлөд бүтэн 2 айлын хагас жилд идэх хоол олно гэдэг үнэхээр гайхалтай хэрэг. Хүн баяжээ гэвэл дорхоноо хөлжиж болмоор санагдах юм. Цэнд зайсан шиг болдоггүй юм а гэхэд дутаж дундахгүй амьдрч болох л ёстой доо. Гэтэл энэ орон яагаад ийм олон ядуучуудтай байдгийм бол? Ерөн л хамаг зон нь харц албад хамжилгууд юм байна шүү дээ. Цагаан гэр ганц нэг үзэгдэж хар овоохоо хаяагүй л харагдах юм. Ерөн л улс гүрэн бүхэн ийм байдаг биш үү дээ. Ядуу хүн өөдлөх хэцүү гэж юндэн хэлнэ билээ. Энэ ч бас учиртай үгдэг. Тарвгыг намраас бусадад цагт гөрөөлж болох биш. Юндэн шиг мэргэн анч тэр болгон байх ч биш. Тарвганы эрлэг гэж өөрийгөө нэрлдэг юндэнч гэсэн бүтэн жилд ганцхан улиралд агнаж хагас жилийн хянал хоолыг олдог байна. Гэтэл бусд нь тэгж чадахгүй шүү дээ. Бас монголчууд модоор юм хийдгүй улс байна. Тэрэг чарга хийж байшин баривлж бөөн олз олж болмоор юм. Тэгэхдээ учрын явдал бас л ондоо байна. Хүн бүхэн мод завчиж бүгдээрээ дархан болчихвол хийсэн юм нь гүйж борлохон болоод ямар ч хэрэггүй ид болж хойврно үсттэй. Баруун далайн орнууд илүүцэн юм усанд хайдаг шиг л юм болно доо. Орсын Сибирь ой модны орн биш үү? Оршин суугчт нь ч цөмөрөн сүх барьдаг биш үү? Гэтэл Сибирь өлсөглөн гуйланчлалын орн болсон билээ. Читийн тойргуудаар явж үдсэн 3 Америк хүн Сибирийнхний ядуу хоосныг гайхаж шогшролдон ёстой тартагтаан тулсан хүмүүс гэдэг чинь энэ байна да. Бүх Сибирийнхний хөрөн хогшлыг нийлүүлбэл манай тэргүүн баян 6 айлын хөрөнгөнд хүрэх болов гэж ярилцаж байсан гэвэцтэй. Ямар сайн дан тэгж хэлв гэж гэлээ гэхэд Америкийн 6 айл хэдий баян ч гэсэн бүхэл бүтэн Сибирь нутгийнхны хамаг хөрөнгөтэй арай ч игнэхгүй байхаа. Хогшин толгой арандал минь. Чи бас л ухаан сууж гүйцээгүй байна да. Монголын баялагийг гаднаас нь харж хаад баяжхад хялбар орон гэж дуалддаг чинь хашир хүний зан мөн үү биш үү? Гэнэн хонгор хүүхдэл ингэж сэтгэн байх. Хоос хорвоогийн ирээн барааныг хамтлан үзэж өдий хүрэхтэй энэ хэрийн юмыг шүүн тунгаах сүүхээтэй болсонгүй гэж үү? Баячууд байсан цагт ядуу хүн өөдөж өндөх заяагүй гэдгийг ойлгоогүй явсан хэрэггүй.
Ядуучууд хөлжиж дэгжвэл барлаг зарцын ажлыг хийх авайлах нь жам бидтэй. Тэд цөмөрөн боол биш эзэд болж хувирна. Баячууд зарц барлгуудаа алдаж хамаг ажиллан өөрсдөө хийхэд хүрнэ. Гэтэл тэд юу ч хийж чадахгүй юм чинь. Ийм учраас баячууд ядуучуудаа хяхаж мөлжиж толгой нь өндих аргагүйгээр дарж байдаг босуу. Харин хүн бүхэн тэгш байх ёстой гэж номлодог энэ шин засгийн үед л ядуучууд өөдөлж магадгүй. Монголд 1000 малтай айл зөндөө түм малтай айлч байдгийн байна. Нэг айл түм малаар юугаан хийх вүлээ? Эдч ч барахгүй, эдэлч ч барахгүй шүү дээ. Тэд тарган мах хөшөглөж цагаан гурил тасалсан шөлнийхэн үлдэгдлийг нохойдон хийж өгдөг гэсэн. Гэтэл хажууханд нь харавахад суугаа ядуу айл шир тагалзах амсалгүй олон бор хоног өнгөрүүлдэг босуу. Шин засаг том баячуудын тэрх илүүдсэн малыг ядуучуудад хувааж өгвөл таарна. Оросын большевикууд баячуудын газрыг ядуучуудад тасалж өгсөн гэвэздэ. Газар мал хоёр ялгаа юу ах вэ? За байц. Энэ юндэнгийн ачийг яаж хариулах вүлээ? Ямар тус хүргэх вүлээ? Заяан орхисон надад баярлалаа, гялалаа гэж хоосон ам хэлгээс өөр арга чадал байх биш та. Хойд уулнаас хус авчирч тэрийг хийж өгөх нэг арга ч байх нь байна. Гэтэл тэрэг ярхай соргох хүн миний хийсэн тэргийг дотроо голж нүглийн нүдий гурилаар хуурна гэгч болж дээ гэж бодвол яана. Миний хийсэн тэрэг хэзээлөөдтэй болж байлаа. Мөөрн дугар гортгон олно гэж байхгүй. Залгаа цаараа наминчилсан гар шиг болчихдөг юм чинь. Хигээс энэ хичнээн чанга шаалаач гэсэн ганц жил эдлүүлэлгүй сохтуу хүн шиг анхчихдаг юм чинь. Ийм намхыг арилжаа 8-нд хэрэглэж танихгүй хүний нүд хуурхаас биш сайн нөхрийнхөө тусын хариуд өгч хэрхэвч болохгүй. Юундэн нэг хуучин хар тэрэгтэй юм билээ. Түүнтэй хөлөх ганц тэрэгч морьтой. Тийм учраас тэднийх ганцаас илүү тэрэг хэрэглэгч үгүй. Тэр хар тэрэг нь миний хийсэн 10 тэрэгтэй тэнцэн байх. Атга чимэх 10 буута олддогч болоосоо. Газар хагалж үрс хацаад тариа ургуулах юмсан. Хурааж авсан будаагаан тээрэнд чигшээд цагаан гурил гарган хагсыг нь өөрсдөө идэж хагсын юндэнгийн дөгвөл мөн сайхнаа. Эн ч хийм мөрөөдөл хамт дайзууд болно үсттэй. Үрийн будаа анжас борноо тэрэм шигшүүр ханаас олдох. Энэ нутагт эрт дээр цагаас тариа тарж байгаагүй нэг л учиртай байх. Монголчууд мал ихтэй болохоор тариа тарьдгүй байлаа гэхэд энд ирсэн цагаачин хятадуу зүгээр суухгүй лав шүү дээ. Бас баруун хязгаарын монголчууд тариа тарьдаг л гэсэн. Эндхийн газар дэлхий оройдуулаарч эрт хүйтрээд ургаж гүйцхээс өмнө тариа будааг нь хөлдөөчгдөг юм болов уу? Тийм л байж магадгүй. Тэгээд юндэнг юугаар гүйгүүлэх болж байна да. Бава сангийн нэр сүрэнд тарагдаад надад ай тал засан ялганаж байгаа шагдар туслагчтай уулзаж сайн нөхрийг минь хошуу тамгын доод түшмэл болгож өгөөч гэж гуйдаг юм билүү. Их ухаалаг сэргэлэн хүн төрийн алба эрхэлвэл хотол олныхон хүндэтгэл хүлээж нэр төр нь өсгөөс гадна цалин пүнлүү авч амьдрал нь өөдлөгсөн байгаа да. Гэтэл юндэн маань уншиж бичиж чаддаггүй шүү дээ. Үсэг мэдэхгүй хүн чинь засгийн албыг яаж хөтлөх вүлээ? Хэдий цэцэн мэргэн байлаач төрийн ажлыг хар ухаанаар явуулж болохгүй. Алба цалгардаж ялан дуунвал яана? Бурхан минь. Харин л энэ мэтэр эргэцүүлж толгоогоо дүүртэл ботсон боловч сайн нөхрийнхөө ач тусыг хариулах арга олдсонгүй. Энэ гэр оронд өрхийн тэргүүнээс өөр
ингэж санаашрах дүнсийг хүн нэг ч алга. Эхнэр хүүхдүүд нь гэдэс затгалан болохоор жирийн бор хоногуудыг сэтгэл уйг өнгөрүүлж байлаа. Харагчин гахаа жилийн өвлийн адаг сарг дундаан оров. Идэхээс өөр ажилгүй болсон харандалд өвлийн богино өдөрч барагдашгүй урт санагдана. Тэгж байтал нь хошуу тамгын газраас хөдөлгөөн морьтой тахар давхин ирж таныг шагдар туслагч урьж байна гэж хэлжээ. Тэр ихэмсэг түшмэл Арандалыг урихдаа Бревен сонжийг залсан шиг эмээлт морь явуулсан нь нэн гайхалтай ажээ. Өрсөн зочноо нэгэнт өөрийнхөө мориор авчирсан юм чинь бас гэрт нь хүргэж өгөхөөс зайлахгүй. Арандал тахартаа цуг мордож хошуу тамгын суурин орох замдаа шагдар туслагч ингэж онцгой хүндэтгэл үзүүлснээ учрыг таамаглаж ядан явлаа. Тэргүүн туслагч албан өрөөндөө идэ цай бэлдүүлээд зочноо хүлээж суужээ. Арандалын орж ирэхэд 20 газрын элчийг ухтах мэт ээлтгэхэн нэмхийлж хоймор тийш гараад илгэн өрөв. Эзэн зочин хоёр олон давхар олбог дээр зэрэгцэн заларч зоог барин нөгөө цагаантны үлдгэдлийг устгах ажлаас бууж ирсэн орой наргисан шигэ наргиж эхлэв. Харин Арандал арх сархтын түрүүчийн шиг хөнтрөлгүй удаан шимж согтохгүй хичээн биеэн барьжээ. Аягчийн хөндлөнгөөс ажиглахад энэ хоёр дог толгой дотроо ямар ч бодол агуулж суулаа гэсэн өнгөнд уулзаагүй удсан эрхэм журмын анд нөхөд юм уу? Элгэн садунгууч шиг аашилцгаач харагдана. Шаа туслагч аягчийг явуулаад өргөндөө хоёулахнаа үлдмэгц төмөн зовлон тоочж гарлаа. Шар тамхи хамруугаан дээрээс нь чихэж бухимдан үгэлхэн. Арандал мэн өдөр ирэх тутам алба ширүүсэд тэсгэд бэрх боллоо. Хар толгоогоо яаж хаацаалахыг мэдхэн байлаа. Тоо томчгүй ажилд буулгадаж үгүйцлээ. Саяхан дээд газраас 2 том бичиг ирсэн. Нэг нь Монгол улсын нутгийн захиргааны дүрм. Нөгөө нь Монголын олон засаг ба засаг бус ван гүнгүүдийн эрх хэмжээний дүрм гинэ. Энэ дүрмүүд өдий хүртэл төрд түшиг болсоор ирсэн мань мэтийн улсыг хаяа хатавч руу түлхэж юм мэдэхгүй мунхаг амьтдыг хойморт гаргах санаа агуулснаа нь ийэлт байна. Хамаг албыг ард олны амаар шийдэх ёстой гэж заасан мөртлөө хэн дүрм хөтөлбөрөөр биелүүлэх ажлыг тамгын хэдэн түшмэлийн уран дүүрүүлжээ. Амаа татуулсан морь хаашаач хөдөлж чаддаггүй шүү дээ. Түүнтэй адил амаа таглуулсан түшмэл тэр албыг яаж явуулах юм? Бас хөрөнгө чинээтэй ардууд хийдийн час том ламнар отог шавнараас татвар хурааж аваа гэсэн тушаал ирээд байна. Энэ тушаалыг эс биелүүлвэл ардын засаг намайг зэм дунгана. Ёсчлон биелүүлвэл эрлэг хаан там дунгана. Тэгээд би яах болж байна да? Ямар ч гэсэн төрсөн биеэн бодож төөрөг заяагаан орхиод нүгэл үйлдэхээс өөр яах вэ? Бэ үүнийг тандал гэж хэлж байна. Таач бэж хоёулаа бурхны шав болоод цагийн байдал ийм болж байгаа учраас мулгуу хөгшин төшмөл бэ хожмынхоо явдлыг эртхэн бодох нь зүйн хэрэг бидтэй. Эрт орой хизээ нэгэн цагт энэ ширээ тамга хоёроо өөр хүнд шилжүүлэх нь зайлшгүй. Тэгэхлээр надад аглаг бөглөө газарт хамар тайван сууч үлдсэн насаа илээхээс эрхэм зөөл алах. Чандманы амны эхэнд нэг сайхан тогтоо сайхан байр төхөөрч авахаар би шийдлээ. Өдлөх нас өвдөх бие үхэх ам нэгэнт байгаагаас хойш алба төрийн ажил гээсээр яваад өөрийгөө хэтэрхий хайж болохгүй гэж заяач минь шэвгнэж байна. Чандманы эхэнд юуны өмнө нэг том байшинтай болж авах санаа төрлөө. Новшноохоогоо хадгалах сав хэрэгтэй шүү дээ. Цэнд зайсангийн отхон хөө доо гавж зүүн хүрээнд арбаад байшинтай байдаг юм блэ. Бэ тэрэн шиг баян бэшгэлээ эцгийн үлдээсэн буян
Хаадгалж хамгаалах баг саг юм бас чи би. Шаа туслагч элд варгаар цуглуулсан үнэт хогшил хатуу эдлэлэн ингэж эцгийн буян новш ноохой гих мэтэр нэрлэв. Нэн хүндэтгэлтэйгээр урьж залсны учир шалтгааныг Арандал сая л ойлголоо. Харин хүн цэргийн яаманд том түшмэл болсны хувьд Арандалаас далдуур имэж бэлбүүрдэн зусарддаг мөртлөө хамаг зовлонгоо тоочин төрийн бодлогыг сөргсөн үг аимшиггүй хэлсний учрыг Арандал ойлгосонгүй. Шаа туслагч үг алдаж салгардах хүн биш билээ. Ихэнх насаа цэрэгт өнгөрүүлсэн энэ муйхарэр хошуу худалдаж сураагүй лав хэмээн итгэсэндээ яхир түшмэл тэгж сансан бодсноо ирээцээргүй ярьсан бололтой. Тамгийнхаа босод түшмдийг хардаж сэрддэг сансан бодсноо чөлөөтэй ярих хүн олддгүй болохоор дотроо хуран зангирсан хар бүлхийг гадагш нь гаргаж сэтгэлээ амраахын мөн болоод тэгж хамаг байдгаан дэлгэсэн байж болно. Шагдар үгэн тасалж зочноо төр ажиглаад цаашид ийн ярьж гарлаа. Ямар ч гэсэн нэг сайн байшинтай болж авъя. Гэрийн эсгээ муутахад нөхөд сэлбэг чадалгүй болоод өөрөө тэр байшин дотор суух цаг ирэх юм бэлүү? 5 алд урт 3 алд өргөн өөрөө тасалгаа гаргасан тийм л байшин хэрэгтэй. Харин цонхон бүр жижигхэн ямар ч өндөр хүн өлиж хүрмээргүй дээр хийгдэх ёстой. Олон том цонхоор би юугаа хийхв? Гэгэ орох төдий 2-3 нүх байхтай л болно. Шиллэх, дулаалах даач хялбар байх биш үү? Гадна талд нь хавтгай төмрөөр нугастай хаалт хийлгээд шөнийн цагт хааж байвал сэтгэл амар унтах биш үү? Байшингаан тойруулаад өндөр гэгчийн хашаа бариулна. Энэ бүхнийг та хийж надад тус хүргээч гэж би гуйх гэсэн юм. Манай хошуунд танаас өөр дүнд завчиж заамал байшин босгож чадах хүн байх ч үгүй. Бэ өн өөртөг энэ гар татахгүй өгнө. Гал шар удмын зэр дазарга хуй торготоогоор өгнө гэж урдчлан амлая. Тун саяхан ба байсан хошууны нэртэй уяаж хайнзан зэр дазаргын минь 20-гүү 5 гунчаар авъя гэж гуйхтаа нь би өгч төвчээгүй юм. Тэр азарга дааган цагаасаа уйлж хошуу наадамд 3 удаа төрүүлж 4 удаа айрагдсан юм шүү дээ. Гэхдээ үн өртөг бол зөвхөн миний ам болохоос хашаа байшин бариулах хөдлөшгүй хөлс биш ээ. Ямар үнээр бариулахыг таал мэдэн өөрөө бодож болгоо. Таны хэлсэн үн хөлсийг би төлөхөөл төлнө. Харин та модоо тулчгаагүй хөлтэй хунаатай хүн болохоор зэр дазрагыг өөрөө эдлэх гэсний хэрэггүй. Тэр азраг хэдий хурдан ч гэсэн нэг л ширхэг мал шүү дээ. Тэгээд чи гүүгүй хүн азаргаар яах вүлээ? Та түүнийг хайнзан уяач мэтийн хүн зарах хэрэгтэй. 30 хонь 5 үнэ 10 гүний үн хүрхтэй л хүрнэ. Ийм малтай болсон хүн юу гаргаачихдах билээ? Сэтгэл амарч мангартын хормойд малигаад сууж болно үсттэй. Албаны ёсорхог төшмөл маань гэнэт ингэж амб дөрхөн алдан залрахыг 8 болж хувраад зочноосоо харив хүлээж амрун ширтэв. Арандал ирүүгэн илж бодол хийснэ. Танд тус хүргэхээс би юунд татгалзах вэлээ? Өнөртгийн талаар надад хэлэх юм алга. Таны амлаж байгаа тэр их буян шингээж чадвал заяа. Харин тийм том байшингээ ганцаараа барьж үнэнтэй дийлэхгүй. Модооч өргөж даахгүй шүү дээ. Гэхдээ шагдар мод өргөх хүнийг 10-20 гаргая гэсэн би чадан шүү дээ гэв. Тийм олон хүнээр чи яах вэ? Нэг л хүн байхад болно. Тэгвэл би самбуу гэдэг хуйгийг танд өгье. Тэр заан цолтой бүх хүн. Шаварт унсан гунан үхрийг ганцаараа гуд татаад гаргачихсан ч удаа би. Тийм хүн ямар ч хүнд дүнзийг таны гар хүргэхгүйгээр өргөж дөнгөн үсттэй.
Бас самбуу хоёрыг таны авах үн хөлднөөс хуваалцахгүй. Би түүнтэй жиш ярина. Нарсан гуайлангийн өрөөсөн талаас өргөхөд нэг их бяр тэнхээ орох биштэй. Хэн ч өргөж дөнгөн. Надад гартаа дүүтэй хүн л хэрэгтэй. Догсомын юндэнтэй хамжин байгаа. Тэр бит хоёр санаач нээлэн гарч нээлэн. Мэдхгүй ёолвол та. Тэр юндэн амнаас цаашгүй амтан шүү. Ажилд чинь хуруу нэмхээс хошуу нэмжил таарах байх та. Юндэнг би мэднэ. Тэр миний ажилд хуруу ч нэмж чадна, хошуу ч нэмж чадна. Юндэнг байж байхад би өөр хэнтэй ч хамжихгүй. За яах, өөр л мэддэгвэ. Юу сайхан, дур сайхан. Эзэн зочин хоёрын яриа үгээр дууслаа. Шагдар туслагч арын талыг үдэж мордуулахдаа би их л яарч байгаа хүн шүү. Ажлаа хэзээ эхэлгэв? Хаврын дунд сарын шин дээр модоо огтолж эхэлбэл тун сайнсан гэж хэлжээ. Тэгт нь арандал юу хаврын дунд сар гэж маргааш мэдвүү ёрдол маргааш гэд мориндоо сэвхий мордож зүүн өмнөх намхан ухаагийн онь хөтөл чиглэн эргүүлв. 35 дугаар хэсэг төгсөв.